13-аас 16 насны 4-5 хүүхдээ өшөглөж чирж цоцсон иргэн оо гэгч нь өөрөө хохирогч мэт жүжиглэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэр цагдаад зодуулсан мэтээр худал мэдээлэл тарааж бүтгэжээ. Иргэн оо 1990 онд Ховд аймгийн Чандман суманд төрсэн бөгөөд одоогоор Сонгон архин дүүргийн 31-р хороонд оршин суудаг нэг юм. Тэрбээр өсвөр насны хүүхдүүдийг удаа дараа задаж биед нь гэмтэл учруулж исэн бөгөөд машинаа дайрах гэж хөөх, сүх байрж зохиох гэж дайрах, галдан шатаан бүлэн гих мэтээр бусдыг айлхан сүрдүүлж байжээ. Хэрэгт холбогдсон шалгагдаж байх үедээ шалгаж байгаа цагдаадаа зодуулсан мэтээр камерны өмнө худал мэдээлэл хийсэн. Иргэн он өмнө нь эрен сурвалжлагдаж байсан бөгөөд 2013-аас 2024 оны хооронд гэхэд нийт 115 зөрчил хэрэгт холбогдож хэд хэдэн удаагийн ял шийтгэл авч байсан байна. За өөрөө гэмт хэрэг үйлдчихгээд өөрөө хохирогч мэт жүжиглдэг, бусдыг үтгдэг, сошиал орчинд өөрийгөө гэм буруугүй мэтэр ойлгуулах гэж оролдох явдалч их гарах боллоо. За мэдээлэл шүүлтүүртэй хандахгүй бол хэрэгтний хохирогчийг хэрэгтэн болгож мэдгэнэ.